Сайн байцгаана уу? Бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ээлжид видео бичлэгээр уулзч байгаадаа баяртай байна. Өнөөдөр би та бүхэндээ эртний энэтхийн эд баялагийг дуудах 7 хуулийг цувралаар контент болгон хүргэх гэж байна. За өнөөдөр болвол би та бүхэндээ 1-р хуулийг танилцуулах гэж байна. Хэрвээ та амьдралдаа эд баялаг, элбэг хангалуун байдал, амжилтыг бүтээхийг хүсэж байгаа бол хамгийн түрүүнд хуучин эд зүйлсээ гаргаж хаяарай. За яагаад гэдгийг одоо бүгдээрээ дэлгэрэнгүй үзэх болно. За тэгэхээр бидний эргэн тойронд байгаа эд юмс, эд хогшил, хувцс хунар ер нь юм болгонд асар их юм мэдээлэл байждаг. Эд зүйлс болгонд өөрийн гэсэн аура, эрчим гэж байдаг. Тэгэхээр хуучин эд зүйлс маань өөрийнхөө физик биеийн жингээс илүү их мэдээллийг, эрчмийг янз янзын таагүй ийм турсамжуудыг хатгалсан байдаг. Тэгэхээр энэ нь бидний энергийг эмх замбраагүй байдалд оруулж бидний амьдралд ямарваа нэгэн шин урсгал, амжилт, ашиг орлого бий болоход блоклж энергийнхаа түвшинд биднэрт нөлөөлж идэг юм байна. Хэрвээ ядуу хүмүүсийн гэрт очиод үзэх юм бол маш эмх замбраагүй, хог навшиндоо дарагдсан, бохир ер нь бол маш олон эд зүйлсийг хураасан байдаг. Тэгээд эдэлж хэрглэж байгаа юмнууд нь дандаа ингээд имтрээд, эвдэрсэн, цаг нь ажилтгүй, аяганых нь амсран сэтэрсэн ч гэдэг юм уу. Дандаа ийм муу зүйлсийг хэрглэж байдаг. Эдгээр зүйлс нь болохоор нэгсэндээ тэр хүний эрчим энергийг тэр чигт нь блоклцсон. Ерөөсөө өсч дэвжих ийм боломжийг ерөөсөө олгохгүй гэсэн үг. Тэр битгий хэл эд зүйлсэд агуулгадж байгаа мэдээлэл нь бидний оюун санаанд нөлөөлж идэг. Нэгсэндээ таны тархинд ямар бодол, ямар хүсэл юу эргэлдэх вэ гэдэг бол ерөөсөө тэр эд зүйлсийн эрчмээс шалтгаалж байдгаа гэсэн үг. Харин эсвэргээрээ амжилтанд хүрсэн хүмүүс бол дандаа ийм гоё, цэвэрхэн, шин, эмх цэгцтэй гоё зүйлсийг эдэлж хэрэглэдэг. Тэгэхээр ерөөсөө бидний юу эдэлж хэрэглээд байна вэ гэдэг маань бидний эрчим энергинд шууд нөлөө үзүүлж идэг гэсэн үг. Одоо бүгдээрээ ажлын орчны тухай жишээ аваад яриа л да. Ажил нь урагшгүй, бүтэл муутай, байнгын асуудлууд үүсч идэг ийм газар ажилтдаг хүний эргэн тойронд нь дандаа ийм хэрэггүй, хог новш хуучин бичиг цаас, үр төлбөрийн баримтууд ингээд овоорцсон байж байдаг. Тэгээд ажлын ширээ нь болохоор бүр маш эмх замбраагүй, барьдаг утас нь ингээд муутцсан, утасных нь кейс нь эвдэрсэн, дэлгэцэн, зурагдсан. Ер нь бол дандаа ийм муу юмнуудыг хэрэглэж байдаг. Тэгээд шүүгийг онгоолгоод үзэх юм бол айл хэдэн жилийн өмнөх хуучирсан ийм бичиг цааснууд байж байдаг. Тэгэхээр нин даруй хэрвээ таны ажил дээр ийм хэрэгцээгүй цааснууд, янз бүрийн зүйлсүүд байгаа бол тэрийг эргэлзээгүй гаргаж хаяарай. За дээрэс нь компьютерийнхаа файлыг утсан дээр хадгалсан янз бүрийн хуучирсан зураг бичлэгүүд ямар ч хэрэгцээгүй болсон скриншотуудаа бас устгаж цэвэрлээрэй. Яа тэгэхээр тэр мэдээллийн файлуудад ч гэсэндээ бас ийм эрчим энерги шингэсэн байдаг гэсэн үг. Тэгэхээр ийм нөгөө хуучин юмнууд хэрэгэлдэхгүй тэр цаас, бичиг баримт, файлууд чинь таны энергийн орон зайг бүглөөд тэгээд таны амьдралд ингээд орлого, мөнгө, ашиг, гоё бизнесийн боломжууд, хамтралууд, шин зүйлс орж ирэх гэхээр л ерөөсөө ингээд блоклоод ингээд чигчсэн дүүрэн байлгаад байдаг байна шүү дээ. Тэгээд энэ мөнгөний хуулийг зааж өгч байгаа гүрүү маань биднэрт дамжуулж байгаа ийм эд баялагын 7 хууль байгаа. Тэгээд би та бүхэндээ өөрийнхөө YouTube сувгаар болон Facebook хуудасаараа дараачийн үлдсэн хуулиудыг мөн ялгаагүй контент болгон хүргэх болно. За хамгийн ихний хууль бол ерөөсөө л энэ хуучин эд зүйлсийг хаяа. За ялангуяа ингээд юмнуудаа ерөөсөө байнгын шинжил сайжруулдаг ийм дадалтай бол гэж зөвлөж юм л доо. Яагаад вэ гэхээр ингээд бидний амьдрал яг ингээд байрандаа гацсан юм шиг ерөөсөө ингээд өсөлт өөрчлөлт явагддаггүй,
асуудал нь яг хിവэрээ ерөөсөө өөрчлөгддөггүй байгаад байгаа бол тэр хүний одоо амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа орчин, эргэн тойронд нь одоо хүрээлцэн байгаа тэдгээр зүйлс ерөөсөө яг тэр хүний оюун санаа, энергинд нь нөлөөлөд тэгэл ерөөсөө нөгөө л нэг гардаг асуудал нь, нөгөө л нэг мөнгөний гачигдал нь, үр төлбөрийн асуудлууд нь ерөөсөө салтгүй ийм учиртай. Тэгэд миний хувьд одоо яг энэ гүрүүгийн зөвлөгөөг аваад гэрээсээ маш их хогнууд гаргаж хайсан. Тэгэд тэр хогнуудыг хайсны дараа бол миний сэтгэл бүр маш гоё юм хөнгөн болсон. Тэгээд тэр битийл одоо хичнээн надад загвар нь таалагддаг. Одоо дэлгүүрээс нэлээ юм үн төлж авсан хувцснуудаа хүртэл хайсан. Яагаад гэвэл тэр чинь бүр миний 10 хэдэн жилийн өмнө өмсөжсэн, 5-6 жилийн өмнө өмсөжсэн тэр хууч хувцснууд байдаг аахгүй юу. Тэгэхээр тэр одоо 5-6 жилийн өмнөх шиг би байхыг хүсэхгүй шүү дээ. Би амьдралаа илүү сайжруулахыг хүсэж байна. Би илүү өсч хөгжихийг хүсэж байна. Би амьдралтаа илүү гоё юм амжилттай энергийг бий болгохыг хүсэж байна. Тийм учраас би бүгдийг ямар ч хайр гамгүй хайсан. Тэгээ одоо бүр өшөө хаях юм юу байна гэд ингээд бодож байгаа. Тэгэл хүн чинь ингээд нэг л мэдхэд маш их юм хог новш ингээд цуглуулсан л байдаг юм байна. Тэгээд хамгийн чухал бас санагдсан юм нь юу вэ гэхээр компьютерийнхаа хуучин файлуудыг устгаж цэвэрлээрэй гэсэн нь бол надад бол маш хэрэгтэй санагдсан. Тэгээд бизнес одоо хийж эхснээс хоошох те одоо 10 хэдэн жилийн хур их одоо ийм файлууд байсан. Тэгэл бүгдийг нь хайр найргүй устгаж хайсан. Тэгээ одоо бас л ингээд устгах файлууд зөндөөл байна. Тэгээ одоо бүгдийг л одоо устгаж дуусгана л гэж бодсон байгаа. За тэгээд энэний дараа болохоор би одоо Google Photos руугаа орж бас тэр хадгалагдсан олон зураг бичлэг, скриншотуудыг бас устгахаар төлөвлөж байгаа. Тэгэхээр та нар маань ч гэсэн өөрийнхөө хуучин юмнуудыг сайхан хаяарай. За тэгээд энэ гүрүүгийн маань бас нэг ярьсан нэг жишээ юу байсан бэ гэхээр нэг гэр бүлийн хоёр байнгын хэрүүл уралт. Ерөөсө байнга маргалддаг. Тэгээ тэр хоёроос та хоёр ингээд хуучин ийм эвдэрхийн орон дээр унтдаггүй гэсэн чинь нөгөө хоёр яг тийм ээ гэдгийг аахгүй. Тэгээд нөгөө орных нь ингээд хүлэн догонцсон, орныхоо доор ингээд маш их ийм хог новш хуучин юмнууд ингээд хураацсан. Тэгээ ер нь бол яг практик талаас бол тэр орны доод хоосон зайг ашиглана гэдэг бол байж болох л одоо жишээ шүү дээ тий. Тэгсэн энэ нь өөрөө тэр хосын харилцаанд нь ийм сөрөг нөлөө үзүүлдэг. За дээрэс нь бас нэг жишээ. Гүрүү дээр нэг бүр ингээд байнгын асуудал тасардаггүй. Мөнгөний проблемтай, бизнесийн асуудалтай нэг хүн очоод зөвлөгөө авч л тээ. Тэгээ бүр тэр хүний одоо нөгөө нэг тарих толгойн хүртэл бүр айгүй өвддөг. Тэгээд гүрүү тэр хүнтэй уулзсангуудаа шууд чи дандаа ийм хүний хэрэгэлсэн ийм юмнууд автгүй гэдэг одоо манайхан чинь комиссийн юм хумыг нэг тоохгүй авчдаг штэ. Тэгэл хамаатан садан найз нөхдөд за нэг юм хаях гэж байна яах вэ гэл тэгэнгუთ хэрэггүй надаа өгчих би наадах чи авчий гэл аваал хураад идэг. Тэгэл хуучин хүний хувц мөвцийг өмсөх бол энэ хүнд штэ. Тэгэл бүгдээрээ л ахыхаа эхчийнхаа хамаатнуудынхаа хувцыг өмсч өссөн гэл ярьдаг. Гэтэл яг одоо бид нар одоо насанд хүрсэн өөрөө өөрсдийнхөө амьдралыг гоё бүтээгээ явж байгаа, амжилт тэмүүлээ явж байгаа бол битгий ийм одоо хүний хэрэгжилжсэн хуучин юмыг хэрэглээрэй. Яагаад вэ гэхээр ийм одоо хин хэрэгжилжсэн нь үл мэдэгдэх ийм хуучин зүйлс хүний эрүүл мэндэд хүртэл ингэж сөргөөр нөлөөлдөг юм байна. Амьдралдаа бид нар хэрвээ эд баялаг, элбэг хангалуун байдал амжилтыг хэрвээ одоо дуудаж авчрыг гэвэл бидний энерги, эрчим маш ийм өндөр дээд түвшинд байх ёстой. Гэтэл чин одоо ийм хуучин ийм одоо таагүй эрчим нь өөрөө бидний одоо энергийг маш их ийм унгаж идэг, үйлчлэлийг нь доошлуулж идэг учраас одоо тэр болгон бидний санснаар ажил үйлс маань бүтэж хүссэн зүйлсээ амьдралдаа дуудаж чаддгүй юм байна. Тэгэхээр эрчмээ өндөр байлгахын тулд ерөөсөө л энэ хуучин юмнуудаас салаарай. Тэгэд маш олон хүн гүрүүгээс би ер нь ямар хугацаанд одоо эд зүйлсээ солих вэ, шинжлэх вэ гэж аягүй асуудаг юм байна л та. Тэгэхээр хэрвээ жижиг хэмжээтэй
овор хэмжээ багтай эд зүйлс байх юм бол ерөөсөө маш хурдан, ерөөсөө жил 2 жилийн дотор солино. Хэрвээ том овор хэмжээтэй байх юм бол 5 жилийн дотор солиорой. За тэгээд байрандаа бас ингээд 5 жилийн дотор ч юм уу те засвар хийгэрээ гэж зөвлөжсэн. Яагаад вэ гэхээр бидний амьдрал бол 5 жил тутамд орчин нөхцөл маань бол дараагийн түвшинд шилжих ёстой гэдэг одоо санаа нь надад маш их таалагдсан. Тэгээ ер нь амжилттай яваа хүмүүс хизээч одоо навсаагаал те байр орно ингээл нэг муутчаад ахаар тэрийгээ сольж чадахгүй байдгүй. Ерөөсөө дандаа гоё орчинд гоё байр савнд гоё эд зүйлсийг хэрэгжилж идэг. Тэгэхээр та ч гэсэн яг одоо өөрийнхөө эд зүйлсийг дандаа гоё шинчилж гоё орчинд амьдраарай. За одоо хамгийн сүүлийн маш хэрэгтэй зөвлөгөө юу вэ гэхээр унтдаг дэрээ ерөөсө 6 сар тутамд сольж байгаарэ гэж зөвлөсөн. Яагаад тэгэхээр бид нар одоо ингээд дэрэн дээрээ толгоогоо тавиад унтах хооронд бидний одоо тархинаас асар их нөгөө бодлын эрчим чинь дэрэнд шингэж идэг. Тэгэхээр одоо нөгөө хуучин цагийн янз бүрийн таатай таагүй турсамжууд одоо магадгүй одоо асуудлаа ботоод шаналж исэн бол тэр шаналж исэн нэрэг дэрэнд шингэсэн байдгаа гэсэн үг. Тэгээд айл одоо хэдэн жилийн өмнөх те дэрээ дэрлээд л байх юм бол та хэдэн жилийн өмнө юунд санаа зовдөг байсан юм. Яг л тэр одоо ирчмээр таны одоо тарих цэнэглэгдэж байна гэсэн. Тэгээ энэ бүр үнэхээр одоо чухал санагдаад би бүр тэр дороо дэрээ гаргаж хайсан. Тэгээд шин дэр худалдаж авсан. Тэгээд цаашдаа бол 6 сар тутамд дэрээ сольж гинэ гэж төлөвлөж байгаа. За тэгэхээр дараагийн эд баялагын хуйлуудтай танилцахыг хүсэх юм бол миний YouTube сувагт subscribe хийгээрэй. Мөн миний Facebook хуудсыг дагаарай. Тэгээд дараагийнхаа бичлэгээр удахгүй уулзцгаая. Баяр таа.